Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ Parallel гэх сонирхолтой триллер киног товч бөгөөд тодорхой тайлбарлан хүргэх гэж байна. Хайртай хүнээ аврахын тулд та өөрийнхөө амийг залиасалж чадах уу? Эсвэл өөрийгөө хөнөөж чадах уу? Киноны эхэнд ой модон дундах нэгэн байшин гарах бөгөөд Ванесса гэх эмэгтэй цонхоор ширтэн бодолд автан зогсон. Гинт нэг шувуу цонх мөргөж түүнийг цочооно. Ванессаг үгсэн шувууг шалгахаар очиход нөхөр Алекс нь хурж ирээд ээж нь "Үгсэн шувуу бол нэг бүлэг амьдрах дуусаж, шинэ бүлэг ихэж буйн дохио" гэж ярьдаг байсныг хэлнэ. Гэвч Ванесса тэндээс холдон явж нэгэн жижиг хайрцаг аваад хоосон өрөөнд орж уян гашууд автна. Алекс үүнтэй санаж нийлэхгүй бөгөөд тэдний аав олон жилийн өмнө сургаггүй болох хүртлээр иймэрхүү хачин зүйлс ярьдаг байсныг дурдна. Мартел аавыгаа ямар нэгэн чухал зүйл хайж байсан гэж боддог бол Алекс түүнийг зүгээр л галзуурсан байсан гэж үзнэ. Дараа нь Ванесса ойд алхахаар шийдэхэд Алекс түүнд бөө өгч зэрлэг амьтдаас болгоомжлохыг сануулна. Энэ үед Мартел тэднээс байшингаа зарахаар шийдсэнсгийг асуухад Алекс бодож байгаагаа хэлэх боловч Ванесса зарахгүй гэдгээ тодорхой илэрхийлнэ. Мартел санамсаргүйгээр Оби гэх хүний нэрийг дурдахад Ванесса уурлан одов. Алекс түүнийг тайршуулахаар араас нь очиход Ванесса түүнийг Обигоос үлдсэн өчүүхэн дурсамжийг нь зарах гэж байна хэмээн буруутгана. Тэд хэсэг маргарцны эцэст Ванесса ойн гүн рүү явах ба Алекс санаа зовоод хоцорно. Үүний дараа Ванесса заваар нуур гаталж аслагдсан ой модонд хүрнэ. Гэтэл түүнийг ойг судалж байх үед хэн нэгэн гинт буудаж суман дайрах төхнө. Буун дуу үргэлжлэн гарахад тэр хариу галлах боловч аимшигтай нь халдагч итгээд өөрийнх нь өөр нэг хувилбар байхыг олж харах бөгөөд өөрөө хүлэндөө шахагдсан байлаа. Хэсэг хугацааны дараа Ванесса сандарч твцэн байдагтай гэртээ ирж ойд баавгаа харсан тухайга эрчүүдэд хийхнэ. Гэвч Алекс ямар нэг зүйл буруу байгааг анзаарна түүнийг дагаж очоод Обиг нас барсан өдрийнхөө яг ижилхэн царайны хуурилтай байгааг нь хэлнэ. Обигийн амиа алдсан тэрхүү осол Ванессагаас болсон бөгөөд тэрээр өөдөөс нь ирж байсан машиныг хараагүй ажээ. Алекс үүнд түүний буруу байхгүй. Одоо үнийг мартаж амьдрах хэрэгтэй гэж тайвшруулахыг оролдох боловч Ванесса үүнд бэхэн биш байгаа нь ихт харагдана. Үүний дараа Ванесса өөртөө ижилхэн харагдах тэр эмэгтэйн тухай бодсоор туйлын их түгшүүрт автна. Өөрийгөө тайвшруулахын тулд шар савтай эмээ хайж олсон ч эцэст нь уухгүй байхаар шийднэ. Энэ хооронд бухимдсан Алекс дүүдээ хүүгээ алдсан. Одоо эхнэрээж бас ардаж байгаа тухайга зовлонгоо ирнэ. Харин Мартел осол болоод дүнгэж нэг жилэж болж байгаа учраас Ванессад төвчээртэй хандах хэрэгтэй гэж түүнийг тайтгаруулна. Оройн Ванесса самбар дээр бичсэн физикийн нарийн төвөгтэй томьёонуудыг анзаарах болгож тэгсгээд орхино. Дараа нь тэр гадаад хөдөг галын дэргэд оройн хоол идэж буй Алекс Мартел нахтай нэгтэн. Мартел өөрийн амьдрахын туршлагаасаа хаваарцаж хүн төрлөختөн юу ч хянаж чадахгүй учраас өнгөрсөндөө зуурагдахын оронд сургамж авч цааш явах хэрэгтэй гэж хэлнэ. Гэвч Ванесса түүнийг өөрт нь хээгц унших гээд байна гэж бодон тэндээс явахыг завтна. Мартел түүнийг зогсоолох гэж байгаад сарамсаргүй гараа галд төлж эмслэхээр датгашоо яаран орно. Төд удалгүй Ванесса гэрлүү ортол Мартел виски хондлон зогсож явахыг харна. Гэвч түүний гар нь огт түлэгдээгүй, харин ч бүрэн итгэрсэн. Хуучны түлэгдлийн сарвтай байхыг хараад хэрэг буруутсныг анзаарна. Мартел шархан бодсон шиг нь тийч хүнд биш байсан гэж хэлээд салхилахаар гадарш харна. Дайгаж хоцорсон Ванесса эргэж харталд угаалгын өрөөнөөс гараа боосон өөр нэг Мартел гарч ирэхийг хараад бүр мөсөн төөрөлтнө. Цожирдсан эмэгтэй шууд орондоо орж унтахыг хичээх боловч өдөр харсан өөрийнхөө нөгөө хувилбарыг бодсоор л байв. Хариулт олохоор шийдсэн Ванесса маргааш өглөөн зэвсэглээд дахин ой руу зүглэнэ. Тэр удалгүй нэгэн хаалган дээр очих бөгөөд тэнд цусаар бохирдсон гарын мөр байхыг анзаарна. Энэ нь магадгүй түүний буудсан нөгөө эмэгтэйн үлдээсэн мөр байх. Тэр хаалгаар гарч ойн гүн рүү алхсаар байгаад моддын жамаар үүссэн байгалийн номон хаалган дээр ирнэ. Тэр цааш судалж үзэхээр ураг шалхах боловч удалгүй яг нөгөө модон дээрээ эргээд ирснээ мэднэ. Төөрөхгүй байхын тулд Ванесса ороолтоо нэгэн мужирт уйж хутгаар тэмдэг тавин замаа үргэлжлүүлнэ. Гэвч нилээд хол алхсны дараа тэр дахиад л нөгөө модон дээрээ ирэх бөгөөд харин түүний уйсан ороолд тавьсан тэмдгүүд нь бүгд алга болсон байв. Энэ нь түүнийг үнэхээр сандралд оруулж тэр хид хідэн удаа ижил зүйлийг туршиж үзсэн ч хичнээн алхсан ч яг л нэг газараа эргэж ирээд байлаа. Сөхөрсөн эмэгтэй тэндээс явхаар шийдэж орж ирсэн хаалгаараа буцаж харав. Гэвч тэр энэ удаад хаалган дээрх цусны мөр алга болсон байгааг анзаарсангүй. Энэ нь түүнийг байх ёстой замаасаа өөр замаар гараад ирснийг илтгэж байлаа.
Гэртээ харих замаа арай гэж олсон Ванесса ойд тохиолдсон хажихартай зүйлийнхээ талаар Алекст шууд хэлнэ. Гэвч Алекс түүнийг зүгээр төөрөөд нэг газараа тойроод байсан байх гэж тайвшруулахыг оролдоно. Тэрээр Ванессаг ойд сурахгүй болохоос өмнө галзуурсан аавтай нь яг ижлэхэн зүйл ярьж байна гэж хэлнэ. Ванесса өчигдөр ойд өөрийнхөө өөр нэг хувилбарыг харсан тухайгаа эгчлэхэд Алекс түүнийг сэтгцийн хувьд тогтворгүй байна. Ялангуяа өнөөдөр Обигийн нас барсны ойд хож байгаа болохоор тэр гэж үзнэ. Ванесса тэр нэрийг сонсохыг хүсэхгүй байгаа тул нөхрөө хасагдаж орхино. Энэ нь Алексийг үнэхээр гондоож, тэрээр хүүгийнхээ өхөлд шалтгаан болсондоо хүлцэл өчөж, энэ нь өөрийнх нь биш, нөгөө талын машины буруу байсан гэж хэлнэ. Гэтэл цочирдсан Ванесса тухайн үед өөрөө машин барьж байсан гэж зүтгэх бөгөөд үүнээс болж тэдний хооронд ширүүн маргаан дэгдэнэ. Эцэст нь Алекс түүнийг яаралтай тусламж авах хэрэгтэй гээд эмч рүүгээ залгахыг шаардна. Тэр бүр Ванессад эм өгөх бөгөөд Ванесса эмийн савн шар биш, цэнхэр өнгөтэй байгааг хараад мэлг гайхна. Төд удалгүй Мартел зүүн гараа боосон байдалтай гарч ирэхэд Ванесса түүнийг зүүн биш, баруун гараа түлсэн байсныг даруй санана. Тэрээр энэ бол өөрийнх нь жинхэнэ гэр биш гэдгийг шууд ухаарч гэрээс яаран гарахад Алекс түүнийг цөхрөнгөө баран зогсоохыг оролдоно. Ванесса удалгүй ойроо буцаж очиод нөгөөх моддын хаалгаар дахин нэвтэрсэн ч түүний оролт байсангүй. Бас гэртээ харих замаа олж чадсангүй. Яг тэр мөчөд хэн нэгний хөхийн чимээ ойрдохыг сонсоод тэрээр бууга чиглүүлэн алхуурхан дөхөж ирэхийг шаардна. Гэтэл түүний гайхшруулсан зүйл нь тэр хүн Алекс байлаа. Гэхдээ тэрээр өөрийгөө өөр цаг хугацаа, өөр ертөнцийн хүн учраас түүний нөхөр биш гэдгээ хэлнэ. Юу болоод байгааг мэдэж байгаа тул Алекс түүнийг бууга буулгахыг хүсэж туслахыг санал болгоно. Ванесса дурамчхан зөвшөөрч түүнийг даган Алексийг тамхи гаргаж ирэхэд Ванесса мэлг гайхна. Учир нь түүний нөхөр тамхи татдаггүй байв. Тэд олон тооны зэрэгцээ ертөнцид гатсан бөгөөд ертөнц бүр өөр, хоорондоо үс засалт, мэнг, сорив гэх мэт ялимгүй жижиг зүйлсээрээ ялгаатай байдгийг Алекс тайлбарлан хэлнэ. Дараа нь тэр түүнд нэгэн схем зураг үзүүлж, тэдний байгаа энэ газар бол бүх зүйлийн эхлэл цэг бөгөөд дөрвөлжин доторх дөрвөн цэгээр дамжин нэг ертөнцөөс нөгөөрөө шилжих боломжтойг тайлбарлаж өгнө. Мөн нэг хүний хоёр өөр хувилбар нэг ертөнцид удаан хугацаанд хамт байж болохгүй. Хэрв байвал ямар нэгэн сөрөг үр дагавар гардаг болохыг тэрээр анхааруулна. Алекс өөрийгөө физикч гэдгээ хэлээд Ванессагаас түүний ертөнцид Алекс ямар хүн болохыг асууна. Ванесса нөхрөө математикийн багш хийдэг, хүүдээ маш их хайртай, сайхан сэтгэлтэй хүн гэж тодорхойлно. Харин Ванесса түүнээс өөрийнх нь эхнэрийн талаар асуухад Алекс түүний эхнэр хүүгээ нас барсны дараа гүн депресд орж эцэст нь түүнийг орхиод явсан тухай илчлэнэ. Үүний дараа түүний эхнэр өөрийнхөө бусад хувилбаруудыг харж эхэлсэн бөгөөд эцэст нь орон зайн донд төржээ. Гэвч Алекс түүнийг цөхрөнгөө баран хайж байгаа бөгөөд олон Ванесса нартай тааралцсан ч тэдний нэгэн ч түүний жинхэнэ эхнэр байгаагүй гэнэ. Үүнийг сонсоод Ванесса хүүн амьд байх тийм ертөнц байгаа эсхийг асуухад Алекс өөрийн очсон орон зай бүрт Оби аль хэдийн нас барсан эсвэл бүр огт төрөөгүй байсан гэж хариулна. Гэсэн хэдий ч Ванесса бууж өгөхийг хүссэнгүй. Алексийг хангалттай сайн хайгаагүй байна хэмээн зүтгэнэ. Алекс түүнд өөрийнх нь жинхэнэ ертөнцид буцаж очиход тусаж болох үз нэгэн онж байгааг хийхнэ. Түүнд загсны утас байгаа бөгөөд хэрв тэд хоёулаа нэг үзүүрээс нь биедээ бэхэж байгаад буцах зандаа утсаа дагвал яг ирсэн цэгтээ эргэн очих боломжтой гэж тэр үзэж байлаа. Гэвч энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд загсны утас нь хангалтгүй байсан тул тэд өөр нэг ертөнц рүү нэвтэрч тентхийн гэрлүүгээ оров. Тэд агуулгын өрөөг шалгаж эхлэх бөгөөд Алекс тэндээс зарим нэг тесрэх бодис олдог. Гэтэл гинт Мартел гарч ирээд тэднийг бодит биш хэмээн уйлж эхэлнэ. Учир нь тэр тэднийг өөрийн гараар оршуулсан байжээ. Энэ ертөнцид Алекс болон тухайн үед 8 сартай жирэмсэн байсан Ванесса нарын амиа алдсан ослын үеэр Мартел өөрөө машин барьж байсан нь тодорхой болно. Мартел тэр цагаас хойш гин буруугийн мэдрэмжэндээ живж амьдарсан бөгөөд тэдний өөр хувилбаруудтай тааралдах бүртээ тэднийг өөрийг нь мөрдөж буй сүнснүүд байна гэж боддог байжээ. Мартел сэтгэлээр унан нурж унаад тэднийг өөрийг нь тайван мархахыг гуйна. Тэр хоёр тэндээс явхаас өмнө Ванесса Мартелд хандан өөртөө инэрэнгүү хандаарай гэж хэлдэг. Үүний дараа тэр хоёр ойроо буцаж моддын дундуур загсны утсаа татан байрлуулна. Мөн бие биенийгээ танихын тулд 111-р өрөө 8 дугаар ор гэсэн нууц үг тогтно.
Энэ бол тэдний хүү нас барахаас өмнө 3 сарын турш хэвтэж имжлүүлсэн эмнэлгийн тасаг орны дугаар байв. Алекс дараагийн бодит байдал руу шилжихээр бэлтгэж хэрв нэг цагийн дотор эргэж ирэхгүй бол Ванессаг тэндээс явахыг хүснэ. Ванессаг түүнд буугаа өгөх үед Алекс гинт түүнийг үнсэж уучлалт хүсээд эхнэрээ маш их санснаа хэлдэг. Ванесса үүнд дургуутсангүй. Харин ч түүнийг явахаас өмнө хариу хүсэл тэмүүлэлтэйгээр үнсэв. Удалгүй өглөө болж загсны ураг хөдөлгөөийг Ванесса анзаартал. Алекс эцэст нь эргэж ирнэ. Ванесса 111 дугаар өрөө гэхэд Алекс 8 дугаар ор гэж хариулснаар саяхан явсан Алекс мөн болох нь батлагдана. Тэрээр өөрийн очисон орон зайд өөрөө Ванесса болон Мартел нар хамтдаа маш жаргалтай байхыг харсан тухайга тайлбарлан хэлдэг. Тэрхүү ертөнцид Оби гэж байгаагүй бөгөөд тухайн цаг хугацааны Ванесса түүнийг хараад ухаан алдаж унсан тул Алекс зүхтахаас өөр аргагүй болжээ. Алекс энэ бүхэн хэрхэн ажилтгийг мэдэж байгаа бөгөөд навигац дээр үндэслэн энэ газрыг эхлэхийн цэв болгон ашиглаж болохыг хэлнэ. Өмнө нь очисон ертөнцүүд рүүгээ дахин орохгүй тулд Алекс моддын хаалгыг дэлбэлэх тесрэх бодис авч иржээ. Энэ үед Ванесса ойд дэлбэрэгтийн чимээ сонсогдож байсныг санаж энд зөвхөн оромзайн төдийгүй цаг хугацааны зөрүү байгааг ухаарна. Тэр шин Алекс өөр нэг бодит байдал руу шилжихэд Ванесса загсны утас хөдлөхийг анзаарна. Түүнийг эргэж ирлээ гэж бодоод 111-р өрөө гэж шивнэх боловч энэ удаад ямар ч хариу ирсэнгүй. Ямар нэг зүйл буруу байгааг мэдэрсэн тэрээр загсны утсаа даган нөгөө бодит байдал руу орохоор шийднэ. Тэр удалгүй гэртээ орж ирэхэд Алекс гал тавааны цангуун дээр унтаж байв. Ванесса түүнд нууц үгээ хийсэн боловч Алекс юу яриад байгааг нь огт ойлгосонгүй. Энэ нь тэр өмнөх Алекс биш, өөр нэг хувилбар болохыг илтгэнэ. Алекс гайхаж түүнийг ойд алга болсноос хойш хаа сайгүй хайсан тухайга хийхнэ. Ванесса өөрийнхөө жинхэнэ ертөнцид ирсэн эсхээ шалгахын тулд Мартел аль гараа гинтээсэн тухай асууна. Алекс баруун гар гэж хариулахад Ванесса эцэст нь жинхэнэ нөхөр дээрээ ирснээ ухаарч түүнийг тэврэн авна. Ингээд Ванесса олон ертөнцийн тухай болон хүүгээ олж магадгүй гэсэн найдварынхаа талаар ярьж эхэлнэ. Гэтэл гинт Мартел гарч ирэн Алекс Ванессаг цохиж унгаав. Үүний дараа ах トゥ хоёр Ванессаг хүлж орхих бөгөөд уурсан Алекс энэ бол түүний эхнэр биш гэж зүтгэсээр байлаа. Тэр түүнийг хөнөөхийг хүсэх боловч Мартел түүнийг зогсоож эхлээд түүнтэй ярилцахыг ятгана. Удалгүй Ванесса сэрж өөрийгөө түүний жинхэнэ эхнэр мөн болохыг хэлэх боловч Алекс итгэсэнгүй. Тэрээр бүр аимшигтай зүйл хүлээн зөвшөөрсөн нь. Тэр өөрийн эхнэрээ хөнөөсөн байжээ. Алекс тайлбарлахдаа Ванесса хөлөндөө бууны шархтай гэртээ ирээд гэр бүлээ хамгаалахын тулд өөр нэг эмэгтэйг буудсан гэж ярьж байсан гин. Алекс түүнийг ухаан мэдрэлээ алдсан гэж бодоод амийг нь таслахаар шийджээ. Үүнийг сонсоод Ванесса нөгөө эмэгтэйн хөлийг буудсан хүн нь өөрөө байсныг хэлээд түүний жинхэнэ эхнэр гэдрээ батлахыг хичээнэ. Тэрээр олон ертөнцийн онолын талаар ярьж эхлэх боловч Алекс итгэхгүй. Харин ч түүнийг сүнс байна гэж бодно. Харин Мартел аав нь бас ийм зүйл ярьдаг байсныг санаж түүнд идэхийг хүсэх боловч Алекс улам уурсан Ванесса руу буугаа чиглүүлнэ. Мартел түүнийг зогсоох гэж оролдох үед Алекс санамсаргүй байдлаар буудуулж орхив. Алекс санамсаргүй байдлаар буудуулж улмаар амьсгал хураана. Үүний дараа ой гашууд авцсан Мартел Ванессаг хүлээснээс нь суллаж түүнийг эндхийн хүн биш болохыг хэлнэ. Ванессаг тэндээс холдон явмагц Мартел буугаа өөр рүүгээ чиглүүлж амиа игүүдэв. Сэтлэл санаагаар бүрэн унаж амьдрах итгэл найдваргүй болсон Ванесса моддын хаалган дээр эргэж ирээд сая юу болоод өнгөрснийг ойлгохыг хичээнэ. Тэрээр удалгүй үхсэн Алекстай тааралдах бөгөөд түүний хуруунд дах хормын бөгж нь байхгүй. Харин бөгжний мөр үлдсэн байгааг анзаарна. Энэ нь хэн нэгэн түүнийг хөнөөгөөд бөгжийг нь хулгаасан гэсэн үг байв. Үүний дараа тэрээр өөр нэг бодит байдалд очих бөгөөд тэнд Алекс, Мартел болон Ванесса нар маш жаргалтай байхыг олж харна. Тиймээс тэр тэднийг тайван орхихоор шийдэж ойроо буцан очоод төр духив. Удалгүй эхнэрээсээ салсан Алекс эргэж ирэх бөгөөд тэр хоёр нууц үгээ солилцсноор бие биенийгээ мөн болохыг баталгаажуулна. Ванесса яагаад ийм одоо гэж асуухад Алекс өөр нэг ертөнцид очтол тэнд Мартел, Алекс хоёр Ванесса тэднийг хөнөөхийг завдлаа хэмээн сандарч твцсэн байдалтай байсан тухай хэлнэ. Ванесса тэр бол түүний жинхэнэ ертөнц байсныг тайлбарлаад одоо түүний хайрлаж явсан бүх хүмүүс үгүй болсон гэдгийг хийгдэг.
Алекс өөрийн жинхэнэ гэрээ олсон тул тийшээ буцаж, зэрэгцээ ертөнцүүд хоорондын нэвтрэх замыг үрд хаахын тулд хаалгыг дэлбэлэхээр төлөвлөж байгаагаа хийхнэ. Яг тэр мөчид Ванесса түүний гарт байгаа бүгжийг анзаарч, түүнийг өөрийнхөө өөр нэг хувилбарыг хөнөөж, амьдралыг нь булааж авахар зэхэж байгааг ухаарна. Ванесса түүнийг шахаж асуухад, Алекс түүнийг ч бас яг ижил зүйл хийхийг буюу нэгэн ертөнцийг олж, түүнийгээ булаан авч хамгаалахыг ятгана. Ванесса хүн ард чадахгүй гэхэд, Алекс хэрв тэр обыг амьд байгаа ертөнцийг оллоо ч гэсэн, тентхийн бусад Ванессанаар түүнд тэр амьдралыг зүгээр өгөхгүй. Тиймээс энэ бол ал эсвэл алуул гэсэн хуйтай тоглоом гэж хэлнэ. Явхаас өмнө тэр Ванессад бууг нь буцааж өгөөд, хизээ нэгэн цагт тэр маш хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болно гэдгийг сануулад, ухаалаг сонголт хийгээрэй гэж зөвлөв. Үүний дараа Алекс өгсөн хүний цогцсыг чирч, моддын хаалганы дэргэд аваачна. Тэрээр тесрэх бөмбөгний цагийг 45 минутаар тохируулснаа хэлж, дэлбэрэхээс өмнө өөр ертөнц олж амжихыг Ванессад сануулв. Гэвч Ванесса тэндээс холдож амхаар хэвтэх бөгөөд, яг тэр мөчид түүний өөр нэг хувилбар айсан байдалтай дөхөж ирээд Ванессагийн толгой руу буу толгоно. Ванесса түүнтэй тайван ярилцахыг хичээх боловч, нөгөө хувилбар нь нэг ертөнцид хоёр ижил хүн хамт байж болохгүй учраас хамтран ажиллахаас татгалзсан. Тэрхүү эмэгтэй хүүгээ нас барсны дараа гүн депресд орсон байсан бөгөөд, нөхөр нь хүүг нь сэхэн амьдруулахгүй байх шийдвэр гаргаж, аппаратыг нь салгаснаас хойш өөрийн ертөнц рүүгээ буцахыг хүсэхгүй байгаа нь тодорхой болов. Энэ нь түүний нөхрөө орхисон гол шалтгаан байсан бөгөөд, Ванесса энэ эмэгтэйг нөгөө салсан Алексийн эхнэр болохыг ухаарна. Ванесса түүнд нөхөр нь түүнийг хайж байгааг, дэлбэрээгүй байгаа хаалганы дэргэд хүлээж буйг хийхнэ. Гэвч салсан Ванесса хүүг нь түүнээс авч чадсан нөхөр рүүгээ буцахаас эрс татгалзсан. Ванесса түүнийг ятгахыг хичээх боловч, нөгөө Ванесса зөвшөөрөхгүй байсан тул тэд ноцолдож эхэлнэ. Энэ үед Ванесса чулуу шүүрэн авч нөгөө эмэгтэйг цохоход, тэр нь санамсаргүй байдлаар түүний аминд хүрч орхив. Ванесса хийсэн хэрэгтээ цочирдан тэндээс зүхтэж, өөр нэг бодит байдал руу нэвтрэн өөрийнхөө байшинг олж очно. Туйлдж ядарсан тэрээр бие цэвэрлэхээр шууд вананд орж, улмаар орон дээрээ унаад гүн нойронд автна. Маргааш өглөө нь Ванесса цонх мөргөх шувууны танил чимээнээр сэрнэ. Тэрээр гадаа гарч шувууг шалгаж байтал Алекс дөхөж ирээд, энэ нь нэг бүлэг амьдрал дуусаж, шинэ бүлэг ихэж буйн дохио гэдэг нөгөө л түүхээ ярина. Түүний бусад хувилбаруудаас ялгаатай нь энэ Алекс маш цовоо сэргэлэн харагдах бөгөөд, тэрээр Ванессаг үнсээд гэрлүүгээ дагуулan ордог. Үүний дараа хосууд хамтдаа өглөөний цайгаа уух бөгөөд, удалгүй мартэлж тэдэнтэй нэгдэнэ. Ванесса түүний гар яаж байгааг асуухад, тэрээр бодсон шиг нь тийм ч хүнд биш байна гэж хариулна. Хоолоо идэж дуусаад Ванесса хайрцагтай зүйлээ аваад хүүгийнхээ өрөө рүү алхана. Гэтэл энэ удаад бүх зүйл өөр байлаа. Өрөө нь тоглоом, хүүхдийн хувцаар дүүрсэн байхыг тэр харна. Тэгтэл түүнийг Оби дуудах жимээ сонсогдов. Дараагийн бичлэгээрээ удахгүй уулзъя. Баярлалаа. Сувгийг маань дэмжиж subscribe дараарай.